ганцхан дуучин болох чиглэлнээ ерөөсөй олохгүй байсан. Одоо нийтийн дуу дуулах уу, рок pop дуулах уу, хип хоп дуулах уу тий. Тэгээ намайг 3 дахь үеийн дуучин гэдэг яг айгүй жоохноос өхөрдөг. Нүдэнд орч юу цэвэгаад байгаа гэл. Тэгэл аав руу игээл хараад болоход үс бүс нэм сонирн мань нэм засалттай байна штэ. Тэгвэл тэр чинь хараад инээч. Тэгсэн чинь манай хангайхаж барьждаг. Чи одоо яхаар говийн хүнүүд долдгоноод говийн хүнийг магтдаг бид нар яатсан гэх. Тэгээ манайхан ч бас нарийн ч усуудлахаар тэгээд хамтдаа яг гарсан хамгийн анхны уран бүтээл бол тайзнаар гарсан уран бүтээл бол амин нэгтэй аав охин гэсэн уран сайн байцгаана уу төр зэг юмыг үзэж байгаа нийт үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. За би дуучин Оннангийн Батулга гэдэг залуу байна. Төв аймаг Зөмө дотноо төрж өссөн нэг эгэл жирийн уран бүтээлч хүн байна. За сайн байцгаана уу. За Батулгын охин Дөлөн байна. Тэгээ төр зэг юмыг үзэн сагаа бүх үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд одоо энэ хуучнаар бол одоо Төв аймгийн Хөгжим драмын театр одоо сүүлийн үед бол Монгол Турхтын театр гэж нэрлэдэг байгаа. Энэхүү театрт бол би яг тэнд өссөн. Тэгэл манай ээж өвчин тайз руу гарах гал ирэхээр намайг нэлэхгүй нэгэнд нөгчдөг, нэг нь аваа явж байгаа л нэгэнд нөгчдөг. Тэгэл нэг мэдээж нэлэх хүүхд чинь шээж баан бүгдийн сайхан тэр өгөр цэвэрлждэг. Одоо хүртэл зарим хүмүүс нэгдэж штэ энэ ч одоо миний өвөр дээр бааж исэн, өвөр дээр шээж исэн хүүхдтэй гэл те. Ер нь тухайн үед намайг тэгдэг. Энэ их адтай хүүхд энэ хэзээ нэг өдөр юм дуулгын шул гэж ярьдаг байсан. Би чинь жоохон бахтай ээж хоёроо дагаад дуулж байгаа сүулдэ тэгээ сургууль соёл гээл дараа нь театрт чуулгатаа ажиллаад тэгэл тэр уран бүтээлч ах иш нартай шин тэгэл бүхэл юмд нь одоо оролцоод одоо болохоос болохгүй нүртэл одоо зүтгэж явж исэн. Одоо нийтийн дуу дуулах уу, рок pop дуулах уу, хип хоп дуулах уу тий. Тэгэл ер нь салбар руу орж үзэж штэ янз янзаар. Тэгэл 2013 онд анх эхлээл эр хүн гэдэг эмзэг юм уу тагаал гоё зохиолын дуу гаргав. Итгэл сэтгэл оролдоо эр хүн гэдэг чинь эмзэг Тэ нэг өдөр хөгжмийн зохиолч Салин дөрвөн ажилтан Бэлэгт гэдэг залуу байгаа л да. Бэлэгтийн студи дээр очиод за тулгаад нэг доо хийлгэмээр байна. Одоо чамаар л аян хийлгэе гэсэн чинь яг студийн ширээнд ном байсан байхгүй юу? Ингээл үзчихсэн чинь төмөр бат гээд яруу найрагч агсны ном байсан. Тэгээ үзчихсэн чинь эр хүн эмзэгэн гэж гадсан байхгүй юу? Чи энэ ямар гоё сэтвтэй шүлэг энэ их гоё шүлэг байна гэдэг. За яс энд аян хийлгэе гээл. Тэгээ бэлэгтээсэн чи бэлэгт тэгээ би хийж үгээл бэлэгт нэг удаагүй бажсна гитартаа дуулдаг байхгүй. Хайраар тулгуундана гэл. Тэгсэн чил нэг ингээл дуулж байгаа нэг бадаг дахиулаад ингээд дуулчаал ингээ эргээ хасан чи манай аав тэр цаашаа харцсан гэдэг. Нулимсаа харцсан сууж. Тэгэл за аавын сэтгэлд бол хүрсэн байна гэсэн чи за яг наа чи буучлаа шүү. Баттулга хонглын үзүрт гэрэл гилтаалаа гэжсэн байхгүй юу? Тэр чин бас их алсын бодлоготой үг байгааз. Тэгэл за энэ дуу хийя гэл тэгэл тэр дуу хийсэн дүүгтэй. Хүчрийг норронда нүрэг тэнхэтэж аяг цагаан хийхдээ ханиха гарыг говийн хүнүүд гэдэг дуу чинь бас санаандгүй явж байгаа над дээр ирсэн уран бүтээл байхгүй юу. Тэгээ нөгөө хошиж өгдөг шүү дээ. Цогч найцсан. Баггүй. Хацсан. Баггүй гэдэг шиг. Нөгөө нэг манай Төв аймгийн Хөгжим драмын театрын уртын дуу чинь Од Баясгалан гэдэг нэг найз маань нэг ийм дуу байна. Тулгаа чи сонсдоо би найран дээрээ сонссон гэдэг. Тэг говийн хүнүүдийг аялдаг байхгүй юу. Биш наа чи гоё дуу ш наад чи дуулчих л да гэсэн чи. Цогч найц гэж мэдхгүй. Цогч нь олдсон чи олдохгүй гэхээр за тэгвэл би ерөөсөө энэ чи хөгжмийн найрлагыг нэг дууллаа шүү гэсэн чи тэгдэг гэдэг. Тэр чи бас амар шудраг өөрөө нэ зохиоцсон юм шиг. За тэгээ одоо хөгжмийн юу зохиоч нь гараад ирвэл одоо яана гэж бодохгүй шүү дээ бид нар чинь хамаагүй. За тгийгээл тэгээ шууд би хонором нэлгээд хоолой бичлэгэнд орчоод YouTube тавьж цацалтаа өгчөөл тэг хөдөө оронтой тоглолтоор авчихсан.
Тэ явжсэн чинь нэг өдөр хүн залгаж байна гэсэн. Сайн байна уу? За би Монгол Улсын сэлдэрүүн ажилтан Дорногов аймгийн Саранхүү театрын уран сайхны удирдагч Мөнгөн Үлзий гэж хүн байна гэн. За та сайн байна уу гэсэн чинь сайн байна уу. За минь нөхөө ахыхын дуг дуусан байна гэж ороод ирлээ. Тэрэнгүүл зү пэлий гэж явцсан сонир болоод. Яанаг за гоё дуусан байна баяр хүргэе. Гэхдээ ганц нэг аян буруу байна гэд. Тэг чинь бол яахын аргагүй штэ. Нөгөө ингээд найран дээр ингээд дуулагдаад хүн болгон дуусаад нөгөө аян өөрчлөгчдөг юм байна л да ардын дуу шиг болчдөг. Тэгээд дуусан чинь нэг хэд хэдэн газар аян буруу байна гоо минийхэд дуулна гэд. Тэгээс үлдээ би чи YouTube-ээс устгуулаад дахиж ирж хоолонд орж дахиж тэр үнцээ юм дууж гаргасан дүү байхгүй. Ой хөхнөө онготэда амноо чолмоны ахында утадерха яндамха урад үчидэхэ тэгээд говийн хүмүүс дуугаа гаргачаад байжсэн чинь клипчүүлэг гаргачаа байжсэн чинь би ч өөр хангаах манай эхнэр чинь говь. Гэсэн чинь манай хангаахыг чи барьж идэл. Чи одоо яхаар говийн хүмүүс долдгоноод говийн хүнийг магтдгийг бид нар яацсан гэх. Тэгээ манайхан чи бас нарийн ч ус судлахаа тэгээд маазраал ингэж бичээд. Энэ уран бүтээлч хүн бол уран бүтээлээ онж дуулах. Одоо яг өөрөөс зөв сонгож хийж дуулах юм бол ямар ч дуу бас хит болох маш өндөр магадaltaй байдаг юм лээ. Айгуу жоохноос ер нь өвөө эмээ аавыгаа дагаад нөгөө хөдөө тоглолтоор явдаг гэсэн. Тийм тэгэл яг тэр үеэсээ эхлээл би өстөд дуучин болно гээл. Тэгээ намайг 3 дахь үеийн дуучин гэдэг яг айгуу жоохноос өхөрддөг гэсэн. Хамгийн анхны тайзаар. Автага. Амин нэгтэй авах юм шүү дээ. Амин нэгтэй авах нь дугуйл одоо дуулаж тайзан дээр хамт гарч ирсэн. Тэрнээс өмнө бол ганцаараа бол жоохон хүүхд тухтаа нөгөө бөөр алаг бөмбөг цагаан багаан бамбар шилдэгээл дуулдаг байсан юм чинь тоглолтод оролцоод тэгээ нөгөө ээж манай эхнэр бит хоёртой цуг нөгөө чандман нэрдэг дуулдаг гэсэн нөгөө өөр Монголын аава нарсаар одон гоор юу вэ гэдэг чинь дуулдаг байсан байхгүй юу. Тэгэхээр одоо яг хамтдаа яг гарсан хамгийн анхны уран бүтээл бол тайзнаар гарсан уран бүтээл бол амин нэгтэй аав охин гэсэн уран бүтээл. Энийг бол 2016 онд гаргасан уран бүтээл. Тэг клипчүүлээд төсөлд байсан. Маш олон хүмүүс маш их цаашаас уучрал битээ тэндээсээ маш урам аваад дараагийн бүтээлд хийж гэлсэн. Тороши сорн дээр бэтэн тос бодоггүй онцим руу зэзэг учран хараад мөхөн гэсээ урдын үнэн болоо тэгвэл би тэр сайхан онцим руу зэзэг тэртэй уулын арайд байвал ээжигээ би үрээ энх наснаа очих байлаа нурын шууд гонигтэй ганаач нурмастай бодоо намайг эрч нууцхан би санаа алдваа хиннийг өрөн дуудаад холбооны дүрэн дуусмарч юм шиг хөнгөн гүний бодол давтаад хашаач юм дүүрэн
байгаа ажил бол одоо энэ 5 сарын 18-нд болох энэ маш том хэмжээний тоглолт. Энэ тоглолт бол ерөнхийдөө яг цаад утгаараа бол үдэлтийн баярын тоглолт гэж ойлгож байгаа. Охин маань одоо энэ тоглолтыг тоглож 6 сарын 10-нд сургуультай явна. Ихтэй тус руу тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрт одоо баярын үдэлтийн тоглолт, хоёрдугаар бит хоёрын хувьд маш том хэмжээний тоглолт. Мэдээж энэ том заал нь тэр олон үзэгчдийн бас өөртөө юу хийж бүтээстэй тайлагна гэдэг бол маш том даваа байдаг. За тэгээд үүний араас охин маань одоо хэдий сургуультай явсан ч гэсэн битээр онлайнаар холбогдсон уран бүтээл бол хийж таслахгүй гэж бодож байгаа. Охиныхоо ч уран бүтээлийг хийгээд хамтдаа чигээд өөрийгөө чигээд явах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ охин маань одоо 4-5 жилийн дараа төгсөөд ирэхээр мэдээж энэ хүн чинь өөр болоод тэр үеийн цаг үеийн байдал бас ямар байх вэ тийм ээ. Тэгээ мэдээж бол охиныгоо сургуульд явуулж байгаа аав хүн сайхныг өрөөж явуулж байгаа. Маш сайн дуучин болоосоо гэж хүсэж байна. Ариун Баатар Монгол улсын говьч жүжигчин Чингис хааны ордонд Ариун Баатар ах шиг одоо тийм дэлхийн хэмжээний том дуучин болоосоо л гэж тийм миний мөрөөдөж байна. Ямар сандаа би энэ үгийг Ариун Баатарт хэлсэн миний дуу одоо болгон сүлтэй байгаа. Тэгэд одоо охиныхоо үдэгт баярын тоглолт болно. UB Palace-ийн концерт их тайванд 5 дугаар сарын 18-нд 19 цагаас хамтдаа дуулах гэсэн гайхалтай уран бүтээлийн тоглолтыг маань эрхэм үзэгчид та бүхнийг хүрэлцэн гэж үзье үрж байна. Та бүхэн маань хань нийжил аав ээж ах эгч найз нөхөд дөрөв хүүхдэд агуулan бидний тоглолтыг жаргаж үзээрэй. Хамтдаа дуулан цэнгийн өрүүлцгээе. Инглэлд орчууланг аялагууд дуугаар уярах эрхэмсэг тавилан онж дөрсөн хувь заяаны үргэлжилэл их шиг яруу сайхныг аав нь хонгорхон охин дон учирлаж элбэрэлд аавын хан хайранд өдрөөс өдөр дургаж их шиг яруухан дуугаран хөглөгдөж яваа охины талархлыг инглүдэш хамтдаа сонсож хамтдаа уйран дуулая. Монгол улсын соёлын дэргүүн ажилтан дуучин Баттулга охин Дойлон нарын хамтдаа дуулах уран бүтээлийн тоглолт UB Palace-ийн концертын их танхим 2023 оны 5 дугаар сарын 18-нд 19 цагаас эрхэмсэг монголчууд та бүхнээ хүндэтгэн урьж байна.